Номын ертөнц хэлэлцүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа баярлалаа. Энэ удаагийн дугаарт Арслантай гүр номын худалдааны газарт номын худалдаа эрхлэгч Дүндэгэ одноо ном пэйж үзсийг хөтлөн явуулдаг админ одон цэцэг хүрэлцээрсэн байна. Тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэнд төрье. За баярлалаа. За тэгэхээр бидний энэ ярилцаж суугаа газар маань их түүхтэй газар тий. Та бүхэн мэдж байгаа. Энэ ялангуяа Дүндгэгчийн хувьд бол ажил амьдралтай холбоотой нэгэн сайхан газар байгаа. Тэгэхээр энэ газрын түүхээс бас яриагаа эхлэе гэж бодож байна. Яг дээр үед гэж хэлхийн те номын худалдааны газрын маань яг бөөний төв энд байрладаг байсан. Тэгэхээр эндээс яриагаа эхлэе. Түүхээс эхлэе яриагаа эхлэе гэж бодож байна. За би номын худалдааны газар 80 оноос ажилласан. Тэгээд өнөөдөр хүртэл номын худалдаанд хуваараа ном хэрэглэж ажиллаж байна. Тэгээд энэ яг энэ Макс Тауэрсны энэ байран дээр манай номын худалдааны төв агуулга байсан. Тэгээд энэ тэр хуучин цэргийн тэнд болохоор бас номын бөөний баз байсан. Энэ 50 дугаар дөрөв урд тал манай номын худалдааны газар байсан. Энэ гурван газар бид нар үйлдвэрлэлтэй явуулдаг байсан. Тэгээд бид нар чинь тэр үед нөгөө нэг одоо энэ 18 аймаг 3 хот 356 сумд одоо би яг тэр үед өөрийн гараар одоо тэр номыг явуулдаг байсан. Номын худалдаач маш өргөө хэлбэртэй ажилладаг байсан. Энэ Оросоос их ном орж ирдэг байсан. Оросоос ном их дандаа кайдны дайны вагонтай энэ тэгэл 7 хоног тэр одоо вокзал дээр чи тэр ном зомоо буулгаад ажиллаа. Тэгээд Оросууд их байсан учраас социализм үед Орос ном айгүй гүйлгээтэй. Тэгээд номын 6 дэлгүүртэйсэн. Тэгээд дэлгүүрүүд бүх Орос ном бүгдийг тараад байсан. Тэгээд тэр Орос ном ч бүгд тань тэгээд хөдөө энэ тэр ном зом явуулдаг байсан. Тэгээд тэр үед их ажилтай их сайхан байсан. Тэгээд 90 оноос би машин дэдийн тэнд гадаа их зогсож хуваараа ном худалдаа хийсэн ажилласаа яагаад. Тэгээд гараад одоо өнөөдөр хүртэл Арслантай гүр номын худалдааны төв дээр би одоо нэг 50 энтэй цугал одоо 50 эд үнэтэй цугал номын худалдаа эхлээд л ажиллаж байна. Энэ тууд рестораны энэ тал чинь ховор хуучин номын худалдаа гэж бас нэг дэлгүүр байсан юм аа. Тэр дэлгүүр чинь ховор хуучин ном зардаг байсан. Одоо энэ Арслантай гүрийн тэнд байгаа номын худалдаа чинь болохоор энэ одоо ховор хуучин номын л одоо том зах болчиход байгаа юм л та. Одноогийн хувьд одноо ном гэд пэйж үзсийг одоо хөтлөн ажилуулад цахимаар бас ховор хуучин номыг одоо ном сонирхогчдод хүргэх ажлыг хийж байна. Өмнө нь та бас өөрөө одон бүк шоп одноо номын дэлгүүр гэд янз янзын байдлаараас яг энэ одоо номын салбарт өөрийн гэсэн одоо зам өрөө гаргаад ажиллаж ирж байгаа. Тэгэхээр нийт хичнээн жилийн номын салбарт одоо хуваарь ажиллаж байна. Өмнө нь та юу хийдэг байсан бэ? 93 онд их сургууль төгссөн. Оюутан байхдаа яагаад ном руу орсон гэвэл би ер нь хүүхэд байхаас л ном тайртай. Номын санч нартай ер нь багасаа найз нар байсан. Багтаа номын санч нар намайг цойжлоод явчин тайндаа явлаа гэд. Тэгээ оюутан болохдоо манай их сургуулийн Тамара Алтан цэцэг гэдэг ихч нар эрдэм шинжилгээний 1% номыг ерөөсө гаргахгүй. За одноо юм чинь аваад явъя. Өглөө яг авчираад ширэн дээр байх хэрэгтэй. Ер нь ихтгэл үлээлгдэг байсан. Ер нь салаагүй дээ. Аим одоо миний амьдрал бүр ухаан орсон цагаас л номтой холбогдсоор л цаанаас нь бурхан багш заагаад өгсөн юм шиг номтой холбогдсон. 18 аймгийн баг бүх номыг би хэд дахин яваад үзсэн. Ингээд сүүлд бол манай 18 аймгийнхан номоо урагшаа цаасны хоо хаягдталтай явуулж ирсэн шүү дээ. 18 аймаг ерөөс номгүй болцсон. Тэр нь бас харамсалтай. Тэгээ оюутан байхдаа тэр хуучин одоо номнуудыг цаасны хаягдталд ачуулж байхдаа ямар номнууд байсан бол таны одоо зүрх шимшрээ харж байсан номнууд гэвэл одоо жишээ нь Говь Алтай гэхэд баруун 5 аймгийн хамгийн том аймаг шүү дээ. Тэгэхэд одоо сургуулийн бие тамирын заалыг бүр 4 хуваасантай тэнцэх тийм том заалаар монгол хичгтэй ном ингээд бүр таазан тулгаад өрцсөн байгаа шүү дээ. Тэгээд нэг 4-5 жилийн дараа дахиад энэ номноос авандаа гэж нүдэнд харагдаж байгаа юм чинь очиод авах гэсэн чинь бид нар бүгдийн цаасанд очсон. Тэр хэдэн мянган номыг манай ерөөсө бүх номнууд урагшаа 90 оны ихээр цаасанд төрлөөр асуурын зохиол. Яа тэр ачигдсан. Ерөөсө бүр төмрийн хог гэл бүх суур машин ерөөсө үйлдвэрээ суур машинуудаа сууг татчих. Хаяал номнуудаа бүгдийг нь устгаад юу устгах вэ? Бүгдийг нь урагшаа хэдгүй хүн мөнгө олгоод авцсан. Одоо бидний ард байгаа тэр луу алтан тавчнаас товчоо ном биш. Энэ номнууд тэнд одоо жишээ нь байж исэн болов уу?
Байлгүй яах юм. Бүх ном Төрлийн ном шүү дээ. Уран зохиолын ном бүх номыг л гаргасан шүү дээ. Чи хэд 500-аас 1000 тэгэл одоо сая тэр ном чи маш их хэмжээгээр хэвлэдэг байсан шүү дээ. Тэгээ олон хэвлэх үйлдвэрүүд байсан. Тэгэхээр одоо улаан оцны хэвлэх үйлдвэр тэгэл тэр өнгөд хэвлэх төмөр зам хэвлэх үйлдвэр байсан. 6 хэвлэх үйлдвэр байсан. Би тэр хэвлэх үйлдвэрээс чи өөрөө гараар очоод тэр номууд чинь татж аваад тэгэл манай мэрэгчлэлтэй хуваар тэгэл тэрийг чи би ингээл явуулдаг. Тэгээд манайх чи бүр хөтөр зохион байгуулалт урамшууллын баригад байсан. Баригад ажиллуулж байсан шүү. Одоо л тэр бол өнгөрсөн төвч гэсэн. Яагаад тэгсэн бол гэж боддог вэ? Бүх аймгийн би тэр аймгийн ном тэгсэн шүү, энэ аймгийн ном ингэсэн шүү гэж бүгдийг нь мэдчихэж байгаа. Одоо жишээ нь Завхан аймагт ингээд яваад очиод танаа номын дэлгүүр чинь хаана байгаа гэхэд манайх номын дэлгүүр авахгүй бүр тэр урагшаа айлын хашинд амбарт 70 шуудаанд хийсэн номнууд байгаа. Та хэрвээ сонирхчихвол очиод үзгээд. Тэгээ зорж Завхан явсан чи очиод үзсэн чи 70 шуудаагаар дүүр ингээд тааз тулгаад ингээд урьдсан. Маш их ном. Манай аймгийн хүмүүс энийг ширхэг нь 2000 төгрөгөөр аваад зүгээр шатаадаг. Шатаах галаад төлөх. Өмнө говьд одоо би сонсчихсан. Өмнө говьд болохоор ингэдэг байсан гэж шүү дээ. Номыг аваачаад ингээ уутанд тэгээ шууд хиллээд одоо хилэн 5 төгрөг одоо 3 төгрөг 5 төгрөг гээд одоо ингээ хиллээд хүртэл ном аа тэндээс худалдаад авсан хүн надтай ярьж ирсэн шүү дээ. Үгүй за бас л хэцүү. Тэгээд ерөөсөө хил тэр авсан хүн ч одоо яг одоо тэр гарсан ном бол хэцүү шүү дээ. Тэр сайхан өвс соёл бүх юм. Тэр одоо тэр уугарч тэр одоо хой балтаа тууралтайсан тэр уугарч ном гэж ярьж ш. Тэр чинь аянгууг номод байсан ба 59 оны ном тэр чинь нөгөө заяин гисэрмэсэр одоо тэр нөгөө одоо олдохгүй болсон хуучин сонин сайхан ном биш үү? Одоо нөгөө 100 бэлэг оршуу. Дэртээ дунгаа содор оршуу 1 2. Тэгэхээр тэр бүх номод чи үнэхээр харамсалтай шүү дээ. Чи харамсаад барахгүй. Одоо би боддог яг энэ ховор хуучин ном бол тэр алга улсын номнуудаас цөөн хэд үлдсэн нь л одоо энэ ховор хуучин номын хурдтайгаар худалдаж яадаг гэж хардаг тийм. Ингэж авч одоо бас хувь хүн гэртээ аваачаад үлдсэн номоо авчиж өгөх юм уу? Тим хэлбэрээр нөхөөс өөр бол хэлбэрээр энэ тэнд бол одоо авал болох тийм газарт одоо ном байна бол байхгүй болцсон. Тэрийг бид нар буцааж болохгүй юм. Гэхдээ одоо ярин цаашаад яаж явбал зүгээр гэж боддог. Одоо та хоёрын хувьд болохоор номын салбарт баггүй хугацаанд ажиллаж амьдарчлаа. Энэ бол амьдралдаа нэг салшгүй холбоотой зүйл болчлоо тийм. Үүний төлөө сэтгэл оюун бодлоо бас чилээж байна. Бас амьдралаа залгуулж байна тийм. Миний хувьд болохоор одоо миний гар дээр доод нь 40,000 ном доод нь. Би бүр нарийн тоогоо гаргаж чадаагүй юм шүү дээ. Саяны хөл хорой бол бас надад нэгдлийн корона чинь нэгдлийн надад юу байсан л да хөл хоройгоор би 12,000 ном зөвхөн хувийн ном 12,000 номын каталог хийж амжсан. Бүр зургийг оруулаад он зохиогч ерөөсөө юу вэ тэр номны бүх юм оруулсан. 12,000 ном. Энэ 12,000 ном зүгээр ирээвэр хураар янз бүрийн номнууд миний зардаг ном биш зүгээр. Яг хувийн гэсэн ном. Гэхдээ хувийнхтай Монгол судлалын ном. Одоо Монголын түүх, угсаатны зөв, хэл шинжил юу энэ бүх номнууд. Тэгээ Монгол судлал манай улс бас сүүлийн үед нэлээд хөгжиж байгаа шүү дээ. Гэхдээ одоо шаардлагатай зарим нэг их сурвалж буюу зарим нэг ховор сонин сайхан ном бол тань дээр байд. Магадгүй шинжилгээний академийн номын санч байхгүй ном байгаа юу танд? Байгаа. Ер нь академи манай нэг доктор хүрээлэнгийнхэн бүгд ер нь бүгдээр Монгол судлалын хүмүүс бүгд толботой ажилладаг. Тэгээд тийм ном байна уу, ийм ном байна уу? Зарим нь зарахгүй ч байсан. За ийм тийм тэгнэ ингэнэ гэдэг. Саяны хөл хоройгоор хүмүүс чинь бүх хөдөлгөөн Улаанбаатар дээр зогссон. Тэгээд хүмүүс чинь ном уншинсан гэсэн миний нэг пэйс янз бүрийн найз нар зөнд байгаа юм шүү. Тэд нар одоо яах вэ гэд. Би өөрөө зөвхөн одноо номыг Facebook хаягаар 4,000 номын зураг тавиад хүмүүс түгээсэн. Тэгээд хүмүүс ч өө ямар сайхан гэртээ яжгаад ном нь өөрөө хүрээд ирэхээр өстой баярлаа гэд. Тэгээ сүүлдээ Facebook-д томруулах ёстой байна гэд. Тэгээ ер нь зөвхөн Улаанбаатар дотроо би ингээд эргэлдээд яах вэ гэд. Тэгээд пэйж хуудас болгоод нэг 10 тонж байгаа. Тэгэхэд ерөөсөө бүх гадны дотны бүх хүмүүс л надтай холбогдож байна л да. Тэгээд ямар ч байсан энэ латинаар одно ном гэсэн пэйж хуудсан дээр эхний удаа ардын эмнэлгийн ном бол тэгээд шашны ном Чингис хааны тухай номнуудаа зөвхөн тавихад л бас л доод нь ардын эмнэлгийн ном гэхэд нэг 300-аад ном тавьсан гэхэд шашны ном нь болохоор эрдэм шинжилгээний талд одоо тэр датсан тэр аймгийн хийдийн түүх, энэ аймгийн хийдийн түүх гэл ерөөсө түүх талаас тэгээ гадны англи, орос, япон, солонгос хэлээр бас буддизмын тухай нэлээд ном.
Нэг доод нь 2000 ном тавьсан. Чингис хааны тухай гэхэд бас доод нь давхцахгүйгээр 1000 ном тавьсан. Тэгэд сүүлийн үед бол Чингис хаан нууц тавьчааны асуудал бол бүр дэлхийд дахинд нэлээд хөгжиж байгаа. Зөвхөн дэлхийд дахинд нууц тавьчаана гэхэд л гадны хэл дээр 1000-аад төрлийн ном гарсан байгаа. 1000-аад Нус тавьчид цуглуулагчид гэдэг хүртэл нэг юм байна. Монгол хэл соёлтой холбоотой олон номыг цуглуулдаг гадны эрдэмтэн судлаачид байна тий. Тэгэхээр нэгсэндээ тэр хүмүүсийн материалаар хангаж өгж байгаа нэг тийм чухал ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл хувьч номын худалдаа гэх чинь тэгэл номл дамлдаг гэх тий. Энд дээр та хоёр яг үгүй боддог бай. Мөнгө олохтой биш. Би ерөөсөн мөнгөний төлөө энэ олон жил мөнгөний төлөө ерөөсөө явддаг. Явсан бол одоо сайхан амьдарч л байгаа тий. Би нэг одоо номын боён байдаг. Номоор ерөөсөө тасрахгүй. Одоо хэдэн мянган ном зарчаад дахиад ном ингээд яадаг. Номоор ерөөсөө тасрахгүй байхгүй. Харин анх яг энэ хуваар ном зардаг хүмүүс 2 3 хүн байсан. Тэгээд дараа нь ерөөсөө багшийн дээд дээр 2 3 байснаа их сургуулийн гадна 10-аад болоод дараа нь энэ хүнсний 20 өмнөөс хүнсний 20 өмнөөс хүнсний 20-ын урт цагаан руу явсан. Урт цагааны тэгээд хар харин дээр 2 3 хүн ер нь энэ тэндгүү гараад ирсэн байхгүй. Цэцэг үнний гадаа бас. Ер нь тэгээд сүүлийн үед бол багшийн дээд бас нэлийн нэмэгдээд яг нэг хүн байлаа гэхэд нөхрийгөө хүргэнэ ээжигээ гэд бүр ингээд нэг хүнээс гарсан 6 7 хүн болоод явчихдаг байхгүй. Тэгээд одоо 90 оны ихэр номын худалдаа бүр зогссон байсан байхгүй. Тэгэхэд яг хамгийн анхны юу нь би оюутан байхдаа нэг машины мотор нь зогссон хоолоо яаж олж идэхүү гэж зэвсэг нь таг зогссон. За гарангуйтаа би мөнгө олчихно гэж багшин дэдийн цонхон дээр нэг хідэн номоо дандаа эрдэм шинжлэлийн ном шүү дээ. Нэг 20 30-аад ном тавьсан чи бүгдээр болооцолтой тавьж. Тэнгүүтээ за ингээд ямар хийх ажил олчлоо гэж бодсон бай тээ. Номор өөр хүүхдэд хижээх юм байна да гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд нэг оюутан магтаад чинь 2 салаа замын нөгөө талаар нь явчихгүй. Тэгээд ер нь ном зардаг болчихж байгаа. Энэ дээр болохоор яг нэг ямар нэгэн байдлаар тэгж ашиг олон техник гэж нэг юм том юм бодож болоорой гох дуртаадаа одоо номон дуртаадаа энэ ажлыг хийж яваа гэж байгаа тийм. Одоо ингээл одоо ингээл нэг 40 мянгад ном байна. Надад бол нуус нэг 25-аас 30 мянгад төрлийн ном байгаа. Тэгээд одноос ч болоод манай энэ одногийн одоо зарж байгаа ном болохоор ингээл түүх угсаатан зүй судлал ингээд төрөлөөрөө явчихж байгаа. Гэхдээ одноо битэр чинь одоо нэг ялгаа нь бас ингээд тустай ингээд зардаг төрөл мөрөл юмуд нөөр. Одоо жишээлбэл би болохоор ингээд уран зохиолын ном одоо ингээл бүхэл төрлийн Орос уран зохиолын номууд тэгэл одоо уламжлалт амгаахын ном одоо ингээл битэрийн ном чи бас төрөл нь айгүй гоё штэ. Тэгээд битэрийн тэр хэдэн сая номыг одоо нийтлүүл ингээл яах юм бол үнэхээр гоё болчихсон гэж байгаа. Одоо нөгөө алдагдсан номын фонд барыг ингээд үүсчиж магадгүй шүү гэдэг байна тийм. Тэгээд бүх номуудыг ингэж ягаал хүн төрөгдөг штэ. Тэгэл яах вэ? Тэгээд одоо бас ном чи бас үнэхээр ааваа. Би бол одоо номноос салгаж өөрийгөө бодох ямар ч арга байна. Дүндэгчийн хувьд болохоор хэдэн онд яг энэ номын худалдааны газар орж ажиллаад та тэгэхэд орж байхдаа хэдэн настай байсан бэ гэж асууя. Та би номын худалдаанд ажиллахад би ч одоо номын худалдаанд орох чинь би 22 тал орсон шүү дээ. Тэгээ миний том охин ч намайг 24 хүрч байхад гарсан. Тэгээ дараа нь миний баг хууч 2001 гарсан. Би ч номын худалдаанд ажиллаж байхдаа л 2 хүүхэдтэй төрүүлсэн шүү дээ. Тэгээ дүнгээ ихчээс алтан гэрлийн тойл барсан хүүхэд гарнаа төсөө. Намайг манай хүүхэдсэн байхад манай 2 хүүхдээс номтой шүү. Номтой хүний хүүхэд тэр ном яадаг хүний хажууд байгаа хүүхэд тэр орчны хүмүүс бол шал өөр гэдэг шүү. Ном чинь үнэхээр ингээгэн шүү. Одоо яах вэ? Тэгээ гэрт бол нэг бурхны ном, ертөнцийн ном хоёр бол өөр нь л байна. Хайсгараар байна. Хүн ирээд ном авахд хурц ирээд энэ ном одоо үгүй энэ номон дотор одоо юу гардгийг тэгэхээр тэрийг бүгдийг л хилдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ном зарж яахгүй шүү дээ. Зүгээр нэг мөнгө би нэг мөнгө олно одоо би энийг заруул боллоо гэж бодож болдгоо таахгүй зүгээр. Өө энэ ном дотор ийм юм гардаа одоо энэ ингээд орсож юм уу гэж тэр ямар ч одоо энэ бүгдийг ингээд тайлбарлаад хэлээл ингээд заруул тэр хүний өөрийн тэр нэг бас нэг 8-ын уруханд ингээд суралцдаг юм шүү. Одногчийн хувьд болохоор амьдралын бас нэг сонир сайхан түүхтэй. Гаднаас ном зөөж одоо Монголд авчираад уншигчдад хүргэдэг байсан тийм. Тэгэхээр тэр үед чинь бас их хэцүү одоо цаг үед штэ. Эмэгтэй хүн ном ингээд үрээд уг нь гадаадаас гахаа үүржил өгөө бараа бүтээгдэхүүн хувцс үүржиж зардаг байсан чинь та ном үүрж авчир зарж байсан. Тэр үеийн одоо түүх гэдэг юм. Нэг сонир түүх ярьж өгөөч.
Ямар ч байсан Хүүх хотоос хэд дахин давхцсан тагаар штэ. Москвагаас Ленинград одоо Санкт-Петербург, Новосибирск улаан үдэс ном зөөжсэн. Гэхдээ байнга эрдэм шинжилгээний ном л зүүн. Ер нь эрээвэр хураавар ном зөөхгүй. Тэгээд жишээ нь Москвагаас нууц тавьчааны 750 жилийн ойд гарсан нэг улаан ном байдгийг. Тэрийг 600% хэвлэгдсэн манай ийм ном гэдэг яхад нь бүгдийн 600-ыг бүгдийг авъя гэдэг. Тэгээд тэрний 1% л надад одоо нандинаад хадгалж байгаа ном байна. 559 нь бүх юунууд тавьсан. Одоо манай нууц тавьчаа судлаач одоо хин Пурвжав, Понсаг тэгээд чулуун хин нөгөө Цэсийн багш нэр нь орж ирдэг. Ер нь чул хүмүүс бүгдэнд нь очсон. Тэгээд зөвхөн нууц тавьж байгаа Ламагинат гойтой уулзаад Жааламын толгой гэсэн номын 100 ширхэг оруулж ирэхэд бас бүгд зарагдсан. Одоо Гүмлөвийн номыг 10 хэдэн битэр нь би оруулж ирэхэд одоо манай энэ намбрын 2 гой, Бавгийн хавсрангой тэгээд Нямбуу агш одоо Чултамгой ингээд манай бас хор болсон урьдаа сар болсон эрдэмтэд бүгдийн комор нь авъя гэж бүгдээр ерөөсөө миний номнод үлдэгдэлгүй тэгж зарлагддаг байсан. Та номын холдогийн одоо шагдар сургуугаас мөнгө зээлээд тэгээд нэг номын одоо бас нэг гадагшаа номд ингэж явж исэн гэж нэг түүх би сонсч исэн санагдаад байна. Тэр үеийн түүх мөн үү? Тэр үеийн би ерөөсөө сард оны үед би шагдар сургуугаас мөнгө зээлээд гаднаас ингээд ном авчирж ийсэн ингээд нэг тий одоо шагдар сургуульд бас баярлалаа л гэж хэлээ. Шагдар сургуулийн хүүн баяр сайхан гэд би сарын дараа ингээд 300 илүү 400 мянган төгрөг ингээд зээлчихъя гэд. Тэгээ сарын дараа ингээд буцаагаад өгчнө гэхэд тэд нар ерөөсөө хүүгүү тэг сарын дараа өгнө гэж нэгэд би аавтайгаа уулзаад хэлээд аавд нь ном авчирх гэж байгаа гэсэн. Аав нь сонсон гоо тэг мөнгөө гаргаад өгч гэх. Тэгээ сарын дараа би шууд ингээ мөнгөд тоолол баярлаа гэдэг өгсөн. Ер нь тийм хүмүүс зөндөө. Тэр одоо хэдэн оны үед болсон үйл явдал? Чинь 2002 оны үеэр л гэсэн үг. 2000 ер нь 2002 оноос өмнө ном зөөжсэн. Тэгээ Хүүх хотоос гэхэд бас нэлээд ном зөөжсэн. Хүүх хотоос 90 л зөөгөл 90-ээс шууд тэндээсээ л ачуулчихдаг. Тэгэхээр 90-ад оны үед одоо 2000 хүн хүртэл танаас их хурлын гишүүд очиж их ном авдаг байсан гэж хэлжсэн тий. Тэгэхээр ер нь тэр үед одоо Монгол Улсын засгийн газарт ажиллаж байсан нэр бүхий төшөмдүүд их ном л их сайн уншдаг хүмүүс байсан юм байна гэж би бодож байгаа байхгүй. Одоо эргээд тэднийг уншдаг болохын тулд бас янз янзаар л одоо татаж хангааж байна. Тэгээд тэр үед одоо ямар хүмүүс их ном авчиж авдаг байсан бэ? Голчилж одоо танаар үйлчлүүлдэг байсан гишүүдээс дурдвал тэр үед одоо жишээ нь хамгийн түрүүн бас л намбрын 2 гоо орж ин. Тэгээд хин Бавгийн хавсрангой өөр нэлээ олон хүн байгаа л да. Тэр үе ер нь хүмүүс бүгд л ном авчихсан. Тэрс энийг авъя гэдэг. Манай 76-аас ном очиж авч ийн үл гэдэг. Ямар ч гэсэн боловсролын сайд Инх хамгаалангой ном тайртай надад манай гэрч очлоод ном авсан. Инх хамгаалангойтой баярлаа. Бусдад нь мэдхгүй нэ. Зах зээлийн нийгэм шилжиж байгаа үед та хоёр ингээд номын салбар руу ороод номын худалдаа эрхлээд явж иж тэр үеийг өнөөдөртөө ингээд харьцуулаад харахаар ямар байна вэ? Тэгэл одоо 80 хэд 90 хэд оны үед чинь штэ ингээл нөгөө Оросууд айгу ихтэй байсан. Тэгэл Орос ном энэ айгу их гүйлгээдсэн штэ. Ер нь ном штэ айгу тэгэл одоо өнөөдөр ингээд манай будын ингээд гарлаа гэхэд бүгдээ зүрөөд одоо ингээд номын 6 дэлгүүр ингээд тараагаад хөдөөгатай явуулаад тэгээд хүн болгон очиж тэр одоо уран зохиол номыг авдаг байсан штэ. Тэгэл Оросууд тэрээр ном авдаг. Тэрийг бодох юм бол одоо хол ном муудсан. Одоо номын худалдаа авалт муудсан. Гэхдээ яг одоо шинээр ингээ хэвлэх үйлдвэр хэллийн компани ороод номуудыг ингээд бас шинээр зөндөө л номууд гаргаж ийн л та. Тэгээ бас л харьцангуй бас хөгжиж байна энэ салбар чинь бас. Тэр номолтаны газар чинь манай тэр Германы Левскийн номоо явуулдаг байсан шүү. Гадаадаас ингээд захаар ном ирдэг байсан. Тэгэл тэр чинь янз олон талын хэлтэй мэрэгчлэлтэн хүртэл манайд байсан шүү дээ. Манайс бүх салбараар ажиллаж байсан шүү дээ. Тэгэл тэр Орос номын захиалах махалгуудаа явуулдаг. Тэгэл номын 6 дэлгүүртээ ингээд өдөржингөө тэгэл тэр хойд энэ төв агуулах тэр 4 дэлгүүр номын бааз 2 чинь ингээд машинууд очирлаад урч ирэл шүү дээ. Дэлгүүрүүд чинь ингээд машинаар ингээд хуваарлсан номоо ингээд аваад явдаг байсан шүү дээ.
Одоо тэр номыг олыг л нэг тийм хүний оюуны хоол гэдэг өнцгөрөө их харж анхаарал хандуулдаг гэж одоо бол бид нар хоолоо өөрсдөө сонгодог болчих. Тэгээд дээрэс нь тэр одоо төр зэсгээс анхаарал тавих нь биш илүү хувьд шилжчихэд байна те. Тэгэхээр тийм ч гэсэн энд дур сонирхолтой хүмүүс яг энэ салбараа чирээ явж. Тэгэхээр анхны номын баяруудад ингээд оролцож исэн шүү дээ хоёрт. Тий, ингээд баярыг хүртэл өнөөдрийг хүртэл оролцохдоо ямар сэтгэл, ямар бодол одоо дотроо тээж явж байна бидэнтэй асуувал. Одоо бол ингээд энэ номын ертөнцийн одоо танаа энэ байгууллагын хувьд бол одоо чи бол одоо маш их юм хийсэн. Хүн чинь сэтгэлээсээ ингэж юм хийхээр чинь хин ч чамайг дэмжиж чи хамгийн буянтай үзсэн шүү дээ. Чи залуу хүн шүү сайхан цааш явна. За чамд амжилт төсөө их баярлж явдаг шүү минь их баярлж явдаг шүү. Танаа хамт олон танаа их баярлж явдаг шүү. Би ёстой харин чин сэтгэлээсээ хэлье. Ямар ч гэсэн номын баяр анх Улаанбаатар ресторанд юуны өмнө их төрийн өмнө пантамын өмнө их сургуулийн өмнө бид нар ерөөсөө хаасайгүй бүх газар битээр явж ирсэн. Тэгээ номын баяр энэ тэнд зохион байгуулдаг байсан. Одоо бүр хууль талбай дээр 5 сарын сүүлийн 7 хоног 9 сарын сүүлийн 7 хоног тэгээ 3 дахь 7 хоног маш сайхан байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бүр одоо миний бодлоор 80 мянган хүн ямар ч байсан талбай дээр очиж байгаа. Тийм шүү дээ. Тавир зогсохгүй дээр яг 80 мянга очиж байгаа тий. Унших соёл маань илүү залуу үе рүүгээ хандж байна л та. Бид нэр ингээд судалгаа явуулж ирэхэд 15-аас 18 нас, дараа нь 19-оос 22 насных ингэж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр уншилт одоо илүү залуужж байгаа учраас бид нэр зарим үед найр тавих, заримдаа найзал нөхөрлөх, заримд нь боломж олох юм залжуул шаардлага бол байгаа тань тий. Тэгэхээр энэ залуу үе дахиад 5 жилийн дараа 10 жилийн дараа нөгөө улс орноо удирдах авч явах залуучууд учраас бид нэр тэдний номтой холбоотой гоё дурсамжийг үлдээж ном гэдэг зүйлээр амьдралынхаа нэг хэсэгт байлгах ёстой мө гэдэг тийм ойлголтыг өгөх зорилгоор л энд дуу хоолойгоо нэгтгэхэд Сүхбаатарын талбай дээр зогсож байгаа л гэж миний хувьд боддөө штэ. Энэ бол нэг нийгэмд өгж байгаа дуу хоолой гэж боддог. Тэгэхээр дуу хоолойн дээр бас бидэнтэй хамт байгаа. Тэгэл одоо нэг ганц нэг залуучууд ингээл ирж байгаа. Тэгэл ингэж асууж байгаа. За тэр Ленин бот гэж нэг ном байдгийн байна. За одоо философийн тал гэж байдгийн байна. Одоо Ленин, Маркс, Энгельсийн тухай номууд байна. Тэгэхэд би нэг 2-3 залуучууд ирээд тэр номод авчих. Чи яагаад энийг авч уншиж байгаа юм? Үгүй их чинь нийгэм бас иргэдэг байхгүй юм их өөр. Одоо тэр социализм үед юу болж исэн, яаж исэн? Би одоо энэ төрлийн ном уншина гэдэг ингээд нэг хөөрхөн залуу орж ирээд жоохон шархуу ирээд надаас айгүй их ном авд иш. Тэгэхээр бид нэр эдийн шуналтай, эрдмийн шуналтай бай тээ. Тэгээд дээрэс нь залуу хойч үе маань илүү их номын дуртай байгаасаа гэж бид энд ярилцаж суугаа юм шүү гэж та бүхэндээс ном бүтээлээ дэлгэн суудаг Ахмад одоо номын салбарт хүчин зүтгэж байгаа одон цэцэг дүнгээгчдээс ярилцлаа. Тэгээд та бүхнийхээ ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. Номын ертөнц хэлэлцүүлэг маань Анжуна Book Art Cafe-гаас үзэгч уншигч та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэгтэй хамт Mon Nom Application, Номт брэнд, мөн Osprey Mongolia-гийн хамт олон хамтран ажиллаж байна. Шүлтлэг ус ууж агаарай. За нэвтрүүлгийн дараагийн дугаар иргэ уулзъя. Баяртай үзэгчтэй.